За сайн байна уу та бүхэнд одоо энэ сайхан орой мэндийг хүргэе. Нээл тааргийн энэ удаагийн хөзөр төгөлд эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ. Одоо анх энэ өвөл одоо ямар сайн сайхан гоё тийм үйл явдал болох уу? Тэгээд бас юун дээр анхаарах уу? Тэгээд энергийн цохилго нь ямар худлаар одоо хөзөр төгөх болно. За юу хөзөр төгөхийн үнд би та бүхэнд бяцхан гоё уриалга хэлье. Одоо он тусах чинь тийм хуучаагаар шинэ ном эхлэж байна. Тэрнээс өмнө танд энэ одоо жилдээ ер нь энэ жилд ч ер нь таны амьдралд тийм одоо баярлсан талархсан хэлхийг хүсдэг хүн байвал эсвэл одоо уушлахгүй живлэхийг хүсдэг хүн байвал одоо эгого дарж яагаад уучлахгүй эсвэл нэм эвлэрхгээд үз эсвэл сайхан нэм баярлсан талархсан хэл заяа. Энэ оны хэдүүлээ бас тийм гоё одоо эрийг дуусгаад шинэ оны аюул сайхан хэлвэл хэвлээс гоё үстэй. Тэр талаас ерөн бодол гэсэн тийм уриалга гаргая. За тэгээд цаана одоо 3 үзэр байна. Сэлмний хаан, нэг зоос, тэгээд одоо хувь төвлөнгийн эрэг үлэг. Энэ 3 үзрийг аль одоо нүдэнд тусч байгаа үзрийг өөр сонгоорой. За одоо тэгээд хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. 3, 2, 1. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань одоо Сэлмний хаан байна. За хөзрийг ажиглавал одоо нэгэн хаан одоо юу цэнхэр сэнти дээр одоо Тэнгэрийн гаригийн одоо хойнд одоо доор одоо сэлэн барьчихсан их гоё тийм чирнэлийн хувцастай тийм бардам доош харсан байдалтай одоо сууж байна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ өвөл танд их сайн үйл явдал болно. Гэхдээ хамгийн чухал зүйл гэвэл та яг энэ өвлөөс эхлээд яг өөрийнхөө толгойтой одоо асуудал хариуцлага өөртөө авсан нэг тийм хүнд найдахгүй нэг тийм яг хиймэр лундаа цог жавхлангаа олж авах юм уу гэдэг үзэр бол эндээ ингээд гарч иж байгаа юм аа. За Сэлмний хаан маань өөрөө юу гэдгийг ингээд товчхон дурдвал одоо таараа үзэр маань өөрөө одоо логик тал одоо энэ логик талын гэхдээ илүү тийм хатуу ширүүн баг зэргийн ууртай тэгээд тийм илүү тийм шийдэмгийн тал гэх юм уу тийм талын энерги танд орж ирэх юм байна. Яагаад гэвэл тийм талын энерги уусанд оруулахгүй бол таны амьдрал болохгүй байгаа тань. Тэгээ энэ өвөлч гэсэн бас ерөн л нэм шийдий болий те одоо ерөн тийм амьдрал тийм сериосны ширүүн бай одоо өөртөө бас эзэн бай хүний урдаас нэг тийм хараад тийм сонирн байгаад гэд баймаргүй бай тийм маягаар байлах гээд зарисаа бол одоо тайм байх энерги танд илүү их орж ирнэ. Тийм болохос үйлдэлүүд зөндөө бас болно. Тэгэхээр одоо нэг талаасаа таны одоо амьдрал болох үйл явдал болон таны нэгс нь юу яагаад байгаа юм бэ? Танд боломж зөндөө орж ирдэг. Гэхдээ та өөрөө одоо тэр боломжоо сайн ашиглаж чаддгүй эсвэл хүнд өгөөд тэгээд эсвэл одоо тийм хүн жоохон нэг тийм зануулагч юм уу нэг тийм хиймэрл хондоо сул байгаас та ер нь бас өөртөө одоо орж иж байгаа буян хишгээ сайн ашиглаж чаддгүй юм байна. За тэгвэл энэ өвөл танд одоо тийм буян хишгээ бүрэн одоо яах одоо ашиглах, арвижуулах тийм бүрэн сайн боломжууд орж ирэх бөгөөд яаж вэ гэвэл та өөрийнхөө амьдралын одоо толгоо өөрөө мэдчихээж, шийдэмгий байж бас зарим чухал хүмүүс үгүй би өөрөөр явна гэж тийм өөрийгөө бас хамгаалж ээж тийм сайхан бас амьдралдаа зэгцлэх системүүдаа сайхан зэгцлээд өөрийгөө бас нэг юм жижигхэн тийм орон гарын зангаасаа салаад аюу тийм ер нь одоо амьдрал хамгийн гол нэг зэгцэж болох сайн зүйлсүүдээ ажилч бай, одоо хувийн амьдралч бай тэр төрлийн олон зүйлсээ сайхан цэгцлэх юм байна гэж бол энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэгээд юу байгаа штэ. Лууны толгой гэдэг чинь одоо энэ дээр гарч иж байгаа. Тэгээд дээр нь одоо энэ бол опал шидний чулуу гэж болдог. Нөгөө талаас Азийн үзэр одоо Азийн чулуу гэж бодсон байгаа юм. Ер нь жоохон юу яах баха ингэдгийг Аз гэдэг чинь заримдаа бас аюу байлаар орж ирдэг. Одоо юу гэдгийг нэг хүний за зөв би өөрөх мэдгээр зэрж явчих. Солонгос ингээл амар ингээд ажиллаад идэх юм мөнгө цуглахгүй юм байл гэж боддیں۔ Толгой сайтай. Гисээрээ тэгээд ажил хийгээл нуруудад идэх. Тэгээ визэн дуусчлаа. Виз сунхаг гэсэн.
Мань хүн тэгэл зааж Монголдо буцсан чинь тэгэл одоо илүүсэн толгоогоор ажиллах юм. Тэрэн шиг таны амьдрал бас нэг төрлийн эз гэмээр бүтггүй зүйл гэмээр ч юм уу зүйл болох боловч нөгөө талаас тэр нь азийн зүйл байна. Яагаад гэвэл зарим зүйлүүд тийм хэцүү зүйл болсноор таны нөгөө нэг нүүр тулахыг хүсэхгүй байгаа зүйлүүдийн чинь таны тийм нүүр тулуулаа, шийдвэрийн байдалд оруулаад за ер нь одоо л тийш оруулъя, одоо л ингээ би ийм болгонтоос ингээ нүүр тулахаас аргагүй байд гэдгэл юмруу оруулах гэдэг. Тийм болохоор өөртөө битгий хэрэгэлж одоо зүгээр сайхан одоо юу яа юмаа хий амьдрал болж байгаа зүйл хэцүү зүйл гэсэн нүүр тулж байгаа зүйл бол одоо юу гэдгийг одоо сайн зүйл байдаг. Таны амьдралд одоо жоохон арзгүй зүйл гэсээ өндө том зургаар азийн зүйл байж болох юм шүү. Тийм зүйл одоо энэ саруудад одоо болох юм байна гэж байгаа юм. За тэгээд цааш нь ингээ юм харуул юу яа. Таны амьдралд бас нэг тийм ментор хүн орж ирэх юм байна. Ер нь тийм сайн чиглүүлдэг ингэж чиглүүлээж эсвэл ийм байгаа ч те ингэж орж ирэж хэсэгтийж одоо сайхан хийж чаддаг тийм хүн сайхан орж ирэх юм байна. Нөгөө талаас таны амьдрал яг одоогоор тийм хүн хэрэгтэй байгаа бол та яг надад сайхан хөдөлгөөн хэлүүлээд үзүүлж болох юм байгаа юм шүү. За тэгээ сүүлд нь санхүү болох хойд амьдралыг бас ерхийгээр ингээ харахад юу байгаа юм. Нэгэснэ нүүр тулна гэх нэг тийм хүн амьдрал муухай хараад байхаар тэг бүх юм сайхан бүтчих гэсэн үг биш шүү. Харин бүр тэр тусмаа хийх юм олон байна. Бас нүүр тулах юм зөндөө байна заяа. Нэгэсэндээ дараа дарж хөдөлгөсөн хараад байхаар одоо байгаа зүйлс ихсэн хараад байх юм байгаа шүү. Нүүр одоо хийх зүйл бас олон амжуулах зүйл зөндөө байх учраас жоохон тийм ядрах зүйл гэх юм бол байгаа. Ялангуяа та энэ өвөл амар тийм сахилах баттай байж иж айгүй тийм дайггүй гой зүйлс рүү та орох юм байна. Гол нь сахилах баттай яг хийсэн одоо бас бүх юм чинь тийм тодорхой тийм сэлгүүр тодорхой байдлын бэлэг тэмдэг. Бүх юм чинь тийм сайхан хаана юу хийх юм те тэр тодорхой яг мэдээж аалга тийм бол тэрийг сайхан оруулж ирээд тэгээд тэрэнд аяг хүрнэ гэсэн тийм сахилах баттай байж гэмээн таны бол энэ одоо өвөл мэдхгүй чадахгүй хэцүү үгүй бөгөөд одоо хаа цэнгэлийн мандад хүрэх нь хувь хүний одоо хэмжээ хязгаараас хамаарна гэсэн зөвхөд жирний үгээр одоо хоёр дахь одоо хөзөрлөг бол арья. За хоёр дахь нь бол хоёр аяга. Нэмээд таны амьдралд их гоё хүмүүс бол ер нь энэ өвөл орж ирэх юм байна. Хоёр аяга маань өөрөө одоо аяга бол хүний одоо юу илэрхийлдэг? Мэдрэмж илэрхийлдэг. Тэгээ хоёр их нэгсэндээ бие зүрхсэлээ зориулж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэр шиг танд бас бие зүрхсэлээ зориулахаар тийм. За яг нэг бол хайр байж болно. Эсвэл тэр хэмжээний тийм ментор ч гэдэг юм ямар ч гэсэн танд нэг тийм таны үлэг тийм мөрөкийг хийчихгүй одоо дайжгүй хүн бол ямар ч энэ одоо өвөлө танд орж ирэх бололтой. Нэг талаас бол одоо үгдийн би бидний ойлгосон сэтгэл зүйн ойлгосон бас ийм байж болох тийм биш тийм гоё хүмүүс бол таны амьдралд орж ирэх юм байна заяа. Тийм учраас бүх зүйл талаасаа бол одоо өөрөөр хэлбэл бол азтай гэж үзэхэд бол бас болж байгаа юм. Нөгөө талаас эн чинь юу штэ хөө нэг талаас ингээ бас гоё зүйл болж байгаа гэж. Тэгэхээр нөгөө талаас бас одоо юу харах хэвээр. Аяг ингээ хоёр аяг гоё байр гэдэг чинь ер нь одоо бас нөгөө талаас юу гэдгийг юмны нэгдэл бас одоо шинэ хүн эсвэл хуучин хүн ямар сайн амьдрал хүн орж ирэн тэ. Тэгээд хоёр зүйл сайхан нэгдээд магадгүй нь бол ажил төрлийг хэмжээж болж гин одоо эсвэл хувийн амьдрал ч юм уу тэ. Тэртлийн зүйлрээ бол аягүй сайхан бас үйл явдал болж байгаа юм. За одоо тэгээд сайн зүйлүүд болдгийм байжээ. Хамаалалт тэ юм байгаа шүү. Хамгийн гол нь одоо хоёр цусныг анхааруулах юм байдгийг. Ер нь өвөлжингөө одоо тэ жоохон баланстай байгаарэ. Араамандаа жоохон жайжгнаарэ. Битгий нэг тийм хэвтрээд нэг тийм хотлоо өнөн одоо буянтай хүн болох гээд нэг тийм хотлоо өнөн хүн дайлж сайлдаг ч юм уу те. Эсвэл хэд битгий санхугийн үргэлгэн байгаарэ. Одоо дайжгүй үедээ дайжгүй байна гэж одоо юу хэрэгтэй байна заяа. Одоо битгий тэнэгтэрэл гэж нэгс нэлж байгаа юм. Хит мэдрэмжтэй авч болохгүй шүү. За харин одоо 3 дахь өдөр 10 сава
За ингээд шинэ хүн амьдрал чинь орж ирдэг юм байж одоо өөрийгөө хамгаална гэдгийг юм байж тэгтэл энэ 10 саваач нь одоо үлгэрээ сурах чинь би, хаях чинь би гэдэг шиг бас наа хөдөр чинь авах чинь би бас одоо сайн зүйлч би бас хэцүү чинь байгаа. За эхний хэл чинь юм байгаа. Ямар ч байсан өвлийн сүүлдээ цагаан сар барж юм тариф цай бол та ямар ч байсан нэг гоё юмд бол хүрсэн байх юм бэ. Адсан тэгээ тэ юмдаа бас одоо эвтэйхэн болгоод одоо юу гэдгийг юм зөв юмтайгаа сайхан нүүр тулаад хүлээн зөвшөөрөөд нэгтэлтэй болж байна. Сайн байна. Нөгөө талаас наад нэг хөтөр дээр байгаа нэг дурак хартаа. Өстө нэг 10 сав бол нэг тийм айрам нуруугаар бас яаж явж байгааз би 10 сав бодно ч гэсэн бас аваа хүнд бололтой. Юу гэсэн үг вэ гэхээр одоо бас олон юмыг зэрэгцүүлэх тийм зүйлс бол болно. Хэрэг амар бас өөрөөртөө ачаал өгвөө те зүгээр сайхан бие хаадаа ингэ сайхан бас одоо амжуулах гэж сахилга баттай байх ч гэсэн бас хамаагүй ядарваа гэсэн үг бол байдаг юм аа. Жохон хариуцлагатай авах гэж жоох стресс авах магадлал байгаа шүү. Энийг хүндэл гэж хэлээд тэгээд нэг жохон зүдрэгээтэй үе бол байх болно. Гэхдээ энэ зүдрэгээг бол гол нь нэг ганцаараа давах биш олуулаа тэгээд бас нэг бөөнөрөө те одоо тийж давнаа хүмүүсээс тусламж гуйх юм болно гэдэг зүйл рүү аюулсан ороорой гэж байгаа юм. Тэгээд нэг зүйл байгаа юм. Ялангуяа тийм санхүү болон харилцаа тал дээр мэдрэл муутай юм шиг хүнд амлалт өгөхгүй шүү. За юу. Зүгээр мөрөөрөө өнжүүлээд яваа. Яагаад вэ гэвэл өвгөр явсан балаа эмиг одоо түүгээр явсан балаа эмиг өвгөр дуудчих гэдэг одоо жоохон тийм юм танил байдаг юм байна. Айгүй сайхан нэг юм амьдрал нэг юм дөнгөж жоохон зэгсээд хайтайхан болоод эрэнгүүт та шууд юу гэдгийг юу гэж бас болохгүй байхгүй юу? Юу гэдгүүлээ. За амьдрал сайхан болж байна. Одоо юу яана? Хүн жоохон тусланаа. Эсвэл жоохон санхүү дээр жоохон ингэнэ. Өөрийгөө жоохон баярлуулна гэд. Харин тэр тусмаа гэж өвөл жоохон гүрийчих заяа. Тэгээд өвлийн гүрээс юм хавар сайхан болвол хэрэглэл маш сайн байна. За одоо харин юу яа? Гаргалгааны нэрлэгдсэн хөзөл рүүгээ орцгоё. Шинэн гарлаа шинхэн цаасарлаа засан хөлөөжилнэ. Та жирэн шинэ жил болж байгаа аюугаа баярлалт тогтолж байна уу? Би нэм заримдаа бүр амар тогтлоо, заримдаа бүр амар ямараад гайгүй байгаа. Та нар юу ч чинь коммент хэлээрэй. За одоо эхний өдөр маань 8 сэлэм. За юу ярьсан? Жоохон анхааруулжтай хэдий юм бол хэлэх хэрэгтэй юм байна. За яг мэдээж өвөл сайн зүйл ингэ гоё зүйл болдгийм байж болно угаасаа. Гэхдээ юу вэ? Эхний ээлжинд бол өөрөө чинь хамгийн сул одоо зүйл одоо сул тал бол өөрөө чинь сэтгэл зүй байгаад байна. Өөрийгөө ер нь нэг тийм жоохон буруутгатай эсвэл хайрцагтай эсвэл би ийм байж одоо юу гэдгийг би энийг хүртэх хэрэггүй ч юм уу эсвэл би ингэн тэгэж юм уу те битгий өөрийгөө одоо юу ягаарэ одоо хайрцагл битгий өөртөө бас тийм буруутгал зүгээр шийдэмгээ сайхан ороод хийх юм хий. Энэ өвөл таны амьдралд бол үр дүн чухал болохоос биш одоо тийм өөрийгөө тийм буруутгал би ер нь юу хийчихвэ би яаж ч монголчуудаа гэдэг тийм зүйл бол хэрэггүй заяа. Тэгэд дээр нь гэвэл та дуусан дундаа өөрөө уяраад байна. Амьдралд ер нь таны нэг тийм буруутгаж байгаа эсвэл хатуурч байгаа яг тийм суурьнд та таны тийм буруу биш байхад та өөртөө нэг тийм худлаа жоохон юу үүсгээд одоо дүрм тогтоочоод тэрэндээ би ингээд би бурхан байх шингэлээ хэлээгээд тийм одоо тэний зүйл үүсгэх магадлал байгаад байна шүү. За юу. Тэр төлөлийн юм дээр маш сайн бодож үзмээр байна. Ер нь асуудал дээр одоо мэдрээж хүний амьдрал бас надад ч асуудал гарч байгаа, танд ч асуудал гарч байгаа, тэр утгаар Монгол улсын ерөнхийлөгчдийн асуудал гарч байгаа, асаа шорооч гэсэн асуудал гарч байгаа. Гол нь сайн чанартай амьдрал байгаа хүмүүс нь шийдэл дээр төвлөрөөл явж байгаа. Мэдээж яг аймаар хой байлгүй гэвэл байна мэдээж. Яг аймарлоо гэж яг бас нэг тийм ганц хоёр яа мөртлөх нэг буруудхан байхгүй би бол зөвл гэдэг. Гол нь дараа нь гаргалгаан дээр маш сайн төвлөрөх хэрэгтэй. Тэрнээс их тийм
би асуудалтай байна гэдэг аахгүй би одоо гаргалгааны яах вэ? Энийг яах вэ? Тэрийг яах вэ гэдэг. Одоо юу өстэй? Үнэхээр 3-4 өдөр ингээ өссөн байгаа бол одоо ингээд өөрийнхөө хувь тавилангаас одоо хувь тавилангаа үзэн ядахын оронд тэгэл одоо хулгайс нэрэж тавьдаг. Тэгэл дараа уушгуус нэрэж. Нэг өсөндөө үр дүнштэй. Тэгтээ нэг тийм амар их биш зүгээр нэг тийм жижигэн талбарах ч юм уу. Мохоор хэлбэл бол яг таны амьдрал маш үр дүн маш чухал шүү. Тэгтээ хулгайж болно гэсэн үг би яриаг шүү заяа. За хоёр дахь нь 8 аяга. Танд бас ер нь амьдралаасаа холдуулах ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой юмнууд байна. Дэндүү бас нэг тийм ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг зүйлүүд та өөрөө ороод байгаа юм биш үү? Дэмий юм бол ер нь дэмий юм байдгийг та мэдж байгаа юу? Зүгээр одоо юу ямар зарим одоо нэг тийм бодохгүй эсвэл хэрэгцээгүй мөрөөдөл юм уу бодол одоо үзэл санаа байдаг ч юм уу эсвэл найдварч гэдэг юм уу эсвэл харилцаж гэдэг юм уу тэрийг зөв болмоор байна. Одоо юу гэдгийг үнд тархинда энэ дураг одоо харилцаж шиг мэдсээр байж тэгээд одоо энэ хүнд мөнгө өгөөд гэж бас болохгүй зү. Яг тийм зүйл таны амьдралд бол ажил төрөл ч юм уу эсвэл хувийн харилцан гэж жоохон байгаа шүү. Тэрийг нэг талаас болчвол баг тэр чинь өөрөө тань баг энэ үеийн хамгийн сайн бас одоо үйл явдлуудын нэг нь бас байж болох ажгүй. За яг. Тэгэд битгий хамгийн гол нь ямарваа нэг зүйл хийж явахдаа өөрийгөө буруутгах. Тэнийг мэдрэлүүд бол таныг бол одоо тэртгүүж мангатуулж явахдаа бол нэг тийм өөрийгөө буруутгахгүй. Агчил та зүгээр л өөрийгөө хамгаалсны төлөө өөрийгөө амар их тийм буруутгалж гэдэг юм уу эсвэл өөрийнхөө тийм бас үзий ядалж гэдэг юм уу тийм зүйлс жоохон болох гэдэг заяа. Тэр тал дээрээ анхаарч байвал одоо зохилтой ажгүй. За харин дараачих нь зоосны хүлэг баатар. Юу яана? Хамаг юм айгүй сайхан тодорхой болоод юм тийм болчоод ер нь нэг тийм хит амар бас яг яах жижиг юмнэр л яа гэдэг том зүйлсүүдээр бол нэг тийм яарад дах шаардлага байхгүй шүү. Зүгээр л хийх юм хий. Хамгийн гол нь ийм үр дүн гарна гэснээр сайхан гарга. Тэгээд хамгийн гол нь зоосны хүлэг баатар учраас энэ өвөл ямарваа нэг зүйл хийж явахдаа жоохон байж байгаа л холын зүрийг хараад жоохон байж байгаа л холын зүрийг хараад энийг би ер нь хийвэл хастаа яах вэ? Энийг ер нь би хийвэл хастаа яах вэ? Арсын хараатай амьдрий шүү. Хараа энэ жил уухгүй шүү. Ойлгоо. Ер нь за тэр яах вэ? Тэгэд ерөнхийдөө нь ингээ харуул ийм байна. Одоо энэ өвөл бол одоо таны хамгийн сайн гоё ад зуралтай болох зүйл бол та одоо аюу тийм хэмэр дундаатай зарим зүйлс амьдралын сайн зүйлтэй нүүр турлаад бас одоо дэми балай айдсууд ч юм уу юмнасаа галцаалаа тий. Тэгээд бас өөрөөдөө гоё том зориг тавиад тэгээд одоо сайн хүмүүстэй за зур бас бүтггүй бас одоо зүйлсээс сайхан салаад за тэгээд бас зөндөө гоё тийм боломжууд орж ирээд бас аюу олон гоё юм бүтээд тэрэн дээр чинь маш сайхан төлөвлөсөн зүйлс байвал даангац өвлийн сайхан биш хаврын намрын 26-ны чинь тийм гоё сайхан зүйлс зөндөө сайхан болох юм байна гэж гарч иж байна. За харин одоо Oracle хөтлөж юу гэж одоо энэ өвлөнд юу зөвлөсөн байна харцгаая. Энэ аюу гоё хоёр өдөр буусан байна. За эхнийх нь миний зүрх одоо дахин хайрлаж эхэлнэ. Одоо одоо мөрөкний хэлгсээр байгаа тийм хаширсан байдаг штэ. Эсвэл тийм ингээд хаширсан айдтай байдаг штэ. Тэгвэл одоо таны амьдралд энэ өвөл их гоё сайн хүмүүс сайн одоо зүйлс орж ирэх юм байна гэж одоо гарч иж байна. Битгий өөрийгөө бас одоо ялангуяа хүний тал дээр заяа битгий ингээ юу яагаарай юу гэдэг вүлээ зүгээр л гоё бай. Өөрийг амьдрал хүмүүнийг болон амьдралыг сайн хайрал хүмүүс орж ирвэл битгий хит амар хаширлаа. Гэхдээ яг мэдээч чинь бодолтойгоо байх л ёстой. Гэхдээ хит амар хаширлаа яг гад байгийн дураг барахтай. Өөрчлөж битгий бодоо нэг хоёр дахь нь
би одоо юмыг аливаа зүйлсийг маш сайн тодорхой харж чаддаг болжээ. Одоо юу нь үр дүнг нь мэдээж харж чадж байна. Заяа. Тийм учраас одоо юу яах вэ? Та хэр амьдрал хол явмаар байна? Хэр сайн явмаар байна? Хэр сайхан амьдрал байна гэдгээ цэвэр та өөрөө шийдэн шүү. Энд сайн харцаарсан бол энд хувь төрлийн хөзөр байхгүй шүү. Хэр одоо атгаадаа гэдэг чи одоо чадалчур бол атгаадаа гэдэг шиг л одоо энэ хөзөр байх болно. Маш сайн төлөвлөж байгаа чинь одоо аз зэвэж одоо гэдгийг зөв зүйлсийг хэмтэнд оруулна. Тэрээс та маш сайн зөв сонголтоо хийж гэмээн айгүй сайхан зүйлүүд болно. За харин одоо таны энэ өвлийн энерги ямар хөө байх нь ерхийг орно. За шинэ өдөр шүү дээ. Шодрог ус. Одоо ер нь нэг тийм хит мэдрэмжэндээ автахгүй хүний сүнсийг харж авдаг. Одоо хүнийг сайн таньж чаддаг. Тийм одоо ер нь хүн гэлтгүй аливаа юмны үйлдэлийг бас сайн харж таньж чаддаг. Тийм сайн гоё бол байж чадах юм байна. Тэгэхээр энэ бол нэг талаасаа үнэхээр сайн зүйл. Нөгөө талаасаа бас таны ус хит амар одоо тийм та жоох хит хатуу байх магадлал байгаа шүү заа. Тэгэхээр жоохон үе зөөлөн байх үед зөөлөн байгаарай. Амьдрал бас хайр гоё байдгийг шүү гэдгийг сануулж байна. За ингээд техник өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараар, шеэрээ, сабскрайб дараарай. Мөн донешн ирсэн маш баярлалаа болно. За тэгвэл та гүлийн нутган дээр юу хийх гэж хөдөлгөхтэй байна те. Юу нөлөө төвчийн төвч явбал тэр чин талаас сайхан манифестийг залбирлуулж ирүүлэх болно. Тэгээд та бүхэн ингээд байнгын стресстэй яаж он гарахаас өмнө энерги маш сайн цэвэрлээд одоо байнгын одоо цэвэрлж гимэн шинэ оноо бас гоё ухтарах болж байна шүү. Тэгээд бас байнгын стресстэй, ядаргаатай, ур хөвгөлтэй эсвэл ханиад том тусаад байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг оргол тавьсаг санал болж байна. Ердөө 10-аас 20 минут сайхан давстаа уснаа баадаж юм эсвэл төвтэй уснаа ороод тэгээд 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд шүгшүүл зураг гараад үнэхээр сайхан болдог юм байна шүү. Тэгээд сүүлд нь хэлтье. Таны зүв байхад ялангуяа амьдралын зөв таны зөв хоёрыг нийлж яхад бус хүний бодол байдлах байхгүй. За юу. Тэрийг л ойлгоорой. За одоо ингээд хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань нэг зоос. За хөзрийг ажиглавал одоо нэг тийм булга зэмээр амтан мууз шөнийн одоо тэнгэрт айгүй тэргэл сарны доор нэг зоос одоо байж байна. Ойд. За энэ юу яана? Энэ өвөл таны амьдралд айгүй гоё урт удаан хугацаанд үргэлжлэх шинэ эргэлтийн эхлэл байх болно. Айгүй гоё юмны одоо эхлэл одоо энэ өвөл эхлэх юм байна. За ингэтийм нэг зоос маань өөрөө таар өдрийн өнөөрөө төрөл хэлмэгтэй. Тэрний хамгийн удаан хэрнээ хамгийн тогтвортой одоо элемент гэж явдаг байнамаа. Тэгэхээр одоо таны хувьд бол энэ одоо өвөл айгүй гоё тийм тогтвортой хэрнээ тийм сайхан үйлдэлийн одоо эхлэл ямарваа нэгэн шинэ бизнес эхлэх эсвэл шинэ харилцаа баг ер нь шинэ ажлын карьер бизнес талын зүйлэл баг илүү бол байдаг юм байнамаа. Тэр талын зүйл төр бол таны их гоё амжилттай одоо бас хийх юмнуудтай хамгийн гол нь тийм зөв замаар явсан. Тэгээд бас таны амар тийм бас шахамдуул шаардсан юмгүй тийм талын зүйл төр бол аюул сайхан одоо байх юмаа гэж одоо нэрийг гарч иж байна. За тийм чи юу штэ хөө та өөрөө гол нь хичээж байж хамаг юмны юу руугаа орно. Шинэ эхлэж гисэн та өөрөө бас их тийм гоё суурийн тавиад гоё ингээд зөв нөөцөө бүрдүүлээд зөв юмаа хийгээд одоо аюу сайхан байж хамаг юм өөрөө хийх тэр эхлэл нь одоо энэ сараас маш сайхан эхлэх юм байна. Тийм зүйлс ингээд нэг талаас бол эхэлж байгаа юм. За нөгөө талаас амьдралын одоо харин нэг юм тогтвортой сайхан тайван өрөөгөө бол ямар ч энэ өвөл бол бас орох юм байна гэж бол харж байгаа юм. Нэг зоос нь өөрөө одоо нэг талаас бас аюу тийм тогтвортой байдлыг илэрхийлдэг мод шиг
нэг тийм ганхаад нэг тийм өвс наваа шиг тийм 3 сартай ингээд унжижсэн байхгүй юу? Ер нь их тийм гоё. Энэ үлжиг бол их тийм амар тэнийг байдалд орох яах их нь бол яг гайгүй байх. Тэртлийн юм бол аюу дажгүй юмудаа гэж бол нэг талаас ингээд гарч иж байгаа юм аа. Тэ хамгийн чухал нь гэвэл ингэдэм байгаамаа. Ер нь энэ өвөл бол бүх юм ерөнхийдөө тийм тогтвортой хэрнээ өсөлттэй байх болно. Ялангуяа ажил, карьер, санхүү те бас ямарваа нэг тийм чухал харилцаа одоо тийм байх болно гэж тийм гоё тогтвортой хэрнээ ямар нэг их хайхтай тийм проблем юу тийм байхгүй гайгүй одоо байх юм байна гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаага ингээ харахаар юм байгаа юм. Хувийн харилцаа бас ажил төрөлтэй ер нь аль талаасаа бол шинэ ажил, шинэ одоо бизнес тэр тал юм. Тэгээд одоо юу гэдгийг нэг талаас тийм боловч нөгөө талаас таны аюу тийм жин зоос одоо сэлэн бол ингээ алж чадна, ширүүн шудраг бай гэдгийг анаад зоос учраас тийм аюу тийм тайван ер нь их тийм гаргалгаа руу чиглэсэн тийм боломж руу чиглэсэн хит уур уцаар юм тиймгүй тийм бурхан багш мэтлугаа энэ одоо өвөл бол таны хувьд бол байх юм байна. Нөгөө талаас бол энийг харахаар юм байгаа юм. Бусд хүмүүс одоо ингээд бас стресстэй юм байдахад та бол их тийм гаргалгаараа төвлөрөх учраас энэ өвөл үнэхээр стресс зүйл болсон ч гэсэн тэнд нэг тийм та нэг тийм нөлөөлөхөө бараг тийм хамгаалалт маягийн зүйл. Яагаад гэвэл наа чи одоо сар гарсан бааз бас энэ дээр болоо тийм одоо тэргэл сар дуусаад одоо буцаа тийм одоо хавирган сар руу орцсон байгаа. Таны одоо тийм гоё хайрын хүч, энергийн хүч бас тийм хэвийн энерги үр дүн нөлөөхөөр таны энергийн хамгаалалт одоо хэд эмзэг байдал яадаг гэдэг юм харьцангуй тийм дайжгүй байх юм байна. Ер нь энэ өвөл бол нэг тийм одоо тэнийг байдалд ороод яах их гэх нь арай гайгүй байна. Одоо заяа. Тэгээ бас нэг зүйл гэвэл харъя. Ийм зүйлийн нэг юм одоо нэг юм бас анхаармаар байна. Таны амьдрал одоо энэ өвөл та зүүн совилж аюу өндөр байх болно. Ер нь нэг санхүүдэлтэй бас аз зэвээсэн за энийг хийхэд болох юм байна, энэ хийхэд болох юм байна. Энэ бол аюу дажгүй юм гэдгийг бол та аюу сайн мэдрээд тэгэд гаргалгаар байгаа маш сайн төвлөрөөд тэгэд одоо юу гэдгийг шөнийн харанхууд мэт юм яахан мэдхгүй биш явж байгаа хэрнээ аюу тайван бүх юм өөрөөрөө сайхан болоо таг гэдээ бас сайхан явчих юм байна гэж одоо энэ үзэр төр ингээ гарч иж байгаа юм аа. За тэгээ сүүлд нь хэлэхэд ийм байгаа юм. Аз маш сайн ивэх учраас тодорхой хэмжээнд одоо эрсдлээ жоох өөр шүү. Мэдээж одоо 10-аас 1 бол пактл нэгтээ үлдсэн 9.8 бол аюу азтай байхад л юм байна гэж гарч иж байна. За харин одоо дараачих нь сэлмний бол. За аз ивэгээд гоё байд юм байжээ. Зөрөө та харин өөрөө юу явах ёстой шүү. Одоо бас тийм шийдэмгий хаашаа явахаа мэддэг. Одоо сэлмний боол буюу сэлмний ихжүүл нэгдүгээр залуу хүн. Тэгэхээр их тийм сониуч юмий бас тийм бас өлсгөлэн. Одоо яг юмий болгоё бүтээ гэсэн тийм үнхээр чинь хүсэлтэй зүгээр нэг хоёрын оронд яасан шахаад биш их тийм болгоё гэсэн хүсэлтэй. Тэгээд олон хүмүүс сайхан нийтгэж тэгээд хамгийн гол нь шийдэмгий та байх ёстой шүү. Тэгжүүж одоо бас сэтгэл зүй сэтгцийн хурдтай. Юу гэдэг чтэй айгүй хурдуурсан сэтгэл ингээд гэсгэс ингээд байх хэрэгтэй байдаг чтэй. Тийм байхыг бол энэ өвөл танаас болж байгаа шаардах зүйлс байгаа. Ингээд их тийм та бас тийм хоёроор гэх тийм удаад баймааргүй байна. Зүгээр л зоригтой сайхан байраад одоо юу ямаар юу гэвэл зоригтой сайхан байр хийх юм айгүй сайхан хий хүмүүстэй маш сайхан ярилцаад ингээ тгий болгоё бүтээгээд одоо гоё орж ир одоо хүмүүстэй маш сайн харилцаатай бай. Тэгэхэд бол аюу тийм боломж болцоо зөндөө орж хамгийн чухал зүйл. Заавал нэг тийм дөрмийн дагуу ингээ тэгээ явах шаардлага байхгүй. Жижигхэн нэг тийм дөрвийн бус тоглолтууд өөрийнхөө төлөө бол хийхэд их буруудах байхгүй шүү. Дараасаа буян үйл дээр заяа.
За тэгээд ажил төрөл тал дээр танаас хичээх зүйл бол нэг талаас бол зөндөө байгаа. Тийм одоо зүйлсүүдээр та нэг тийм өөрийгөө бас яаны нэгээд одоо эр хүн зөрөгтэй бол чон цэцэг галтна. Эмэгтэй хүн байсан ч хамаагүй. Нэг тийм чоны гэцийг хэлүүлээ өвдөх төлөө сайн дайраарэ. Тэгээд юу яагаа юм? Ер нь энэ сар энэ өвөл хүмүүстэй юу харьцах хэрэгтэй шүү. Одоо хит дундаа орж болохгүй. Ер нь нэг юм ажил төрлийн тал дээр яах вэ гэдгээ сайн мэддэг, хинтээ яаж харцаа маш сайн одоо мэддэг байх ёстой. Тэрээс юу тухайд бол хүмүүс ингээ таарсан таашуудаа хамаг амьдралаа одоо яриад бас байж болохгүй. Хинтээ яаж ярих, хинтээ юу харьцах, юу яах гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Алдах хоног түүхэл жоохон зөндөө одоо байгаа гэдгийг сайн мэдэж яваарэ гэж гажиж байна. За харин одоо 3 дахь өдөр 10 зоос тэгээ явж байхад таны үнэхээр одоо өвлийн төгсгөл гэдэг юм уу хаврын ихэнх сар гэхэд бол үнэхээр ингээд хор бороо мэт одоо энэ сайхан эрдэнэс дүүрэн хайрцгийг олох мэт тийм сайхан зүйл болох юм байна. Айгүй сайхан одоо юм сайхан бүтээд ашиг тусаа өгөөд харилцаа барилцаа байсан бол бас занзгар аваа те айгүй сайхан юм уулыгт орох юм байна. Тэгээд дээр нь юу вэ? Энэ өвөл маш сайн ажиллаж чадвал таны суур амьдрал бол хангалттай 2-3 левелээс сайхан ахаад тактикаас сайхан явах юм байгаа юм шүү. Тогтвортойгоор тийм эрсдэл багтаа сайхан явах юм байна. Гол нь тэрэн дээр та өөрөө хаашаа яаж явах мэддэг толгойтой. Зоосны хөзрийн нэг чухал зүйл бол толгойтой байх хэрэгтэй. Тэрээс зүгээр нэг юм одоо юу биш. Хүн бурхан багштай гэж хэлсэн бэ тэгээд хийж явж гинэ гэсэн үг биш. Харин тэр бүр төрсөн маа ингээд би ийм байх хэрэгтэй байна, тийм байх юм байна. Одоо ингэх хэрэгтэй байна те. Ингэх юм гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй юм шүү гэж гарч ирж байна. За одоо тэгээд бас нэг зүйлийг бол харъя. Сүүлд нь энэ 3 хөзрийг ингээд юу яагаад одоо нийлүүлээ харахаа ийм байгаа юм. За бусдын харилцаа яад гэдэг зүйлийг бол нэг аймаг биш. Илүү энэ сар бол одоо энэ өвлөл таны илүү тийм санхүү, ажил, карьер, илүү холын амьдрал том зургаар харсан. Дундуур мэдээж харилцаа яад гэдэг юм бол орно. Мэдээж таны илүү тийм илүү хамгийн бест хөлбөрөөр та энэ сар одоо энэ өвөл байж чадвал хамгийн бест ч гэдэг юм бол гарч ирдэг байхгүй юу? Тэгээд юу яах вэ? Хамгийн гол нь тийм хит эрсдэлтэй зүйлүүд та орж болохгүй шүү. Энэ өвөл заа юу. Тогтвортой удаан болооч маш гоё ингээд өгдөг зүйлийг өгөх хэрэгтэй. Би нэмж ярьж өгье. Энтгийн нөгөө шатыг бүтээсэн хүн хаанаас ингээд хүнийг хаана чанга болсон юм байна л да. Гэсэн хаана гэсэн байгаа юм. Нөгөө хүн хэлсэн байгаа юм. Та одоо надаа нэгээс нэгийг хоёроор хоёрыг гэж өвчөөсөр яваад тийм 60 хүртэл одоо юм өгөөхд. Тэгээ нөөх нь баг мань гэдэг өгсөн чинь нөөх нь бүр аимшигтэй их мөнгө гарсан. Нэгсэндээ баг 18 21 ордог таарсан гэдэг юм. Яг тэр та бас ингээд нэгийг 2 болгоо 2 4 болгоо 4 8 болгоод 8-ыг 16 болгож явбал тийм тогтвортой үйлдэл хийх явбал энэ сар энэ өвөл маш сайн санхүү болон амьдрал том зургаа сайн байх юм байна. Амьдрал нарыг тэр зүг рүү чиглүүлж байна. За харин одоо гаргалгааны навьжсан хөзрүүд рүүгээ орцгоё. Вау, гоё шүү. За эхнийх нь зоос сэлмний хүлэгөө хатар. Юу яана? Айгуу тийм шийдэмгий дайчин бас зоригтой ер нь байж ийж энэ бизнесийн бас ордог яадаг гэдэг юм руу орё шүү. Битгий ингээд нэг тийм аимхай яах гэж мэдхгүй одоо мэдрэлтэй дайгаарай гэж гарч иж байна. Өөрөө жоохон зоригтой юм ихий бас зоригтой юм төлөвлөөд бас одоо тодорхой хэмжээнд өөрөөс одоо гарч ирэх зүйлийг хурдтай хийх ёстой. Одоо үгүй 50 хүлээх юм бол 50 хүлээ. Яг хийх юм бол тэгээ маш сайн хий. Хамгийн гол нь чөтгөр детальд нь байдаг гэдэг үгийг ойлгож
одоо юу ястай нарийн ширийн детальны хамаг юмнуудаа маш сайн анхаарал хандуулж хийх юмдаа хийгээд одоо маштай одоо хянуур одоо байх ёстой шүү. Тэгээд дээр нь яг өөрийн үзэл бодол, өөрийн толгой, өөрийн хамаг юмнаас хамгаалах ёстой шүү. Таны ус тийм энэ өвөл ингээд сайнны хажуугаар саар гэдэг шиг тэнэгтүүлэх хүмүүс бол зөндөө байгаа. Бас дайрчи эсвэл болоод огцон тэмтүүлчих гэсэн юм сорил зөндөө орж ирнэ. Энэ болгон дээр та бас нэг тийм айгаад ичингүүрээд байх бол бүр ингээд нүг гоё боломжтой алдах болно заяа. Тэгэхээр бидний хэдэн монголчууд одоо нэг physical Asia тэр UFC-ээр бас нэлээд зөрөгтэй гэж үнэлдэм байлээ шүү. Тэгэхээр энэ зөрөгтэйгөө тэгээд сайхан батлах хэдэн үйлдэлийг хийн дахио. Хэрвээ яг тулаад зодолтой барахгүй бол тэгээд нэг юм арга ивэн олдог ч юм уу эсвэл хормор одоо хоолнд нь хормор холдог ч юм уу те. Яг тийм маягийн нэгсэндээ үр дүнөө чиглэсэн сайн зүйлсийг бол хийгээрэй гэж энэ дэр харж байгаа. Тэгээд дээр нь энэ хийж байгаа зүйлс чинь бас нэг тийм сайхан одоо хай хурдны замаар зөөлөн сэмнэх одоо сүмнэх лугаа машин шиг явахгүй. Дархан эрдэнтийн хэцүү заваар явж байгаа юм жоох юм болно. Ийм учраас бас сэтгэлийн хаттай бас сайн байх ёстой шүү гэж одоо эхний сэлбэний хөдөлгөөн бат дээр гарч иж байна. За дараачих нь high prestige гэнтэй. Ер нь дажгүй шүү. Зүүн совин Аз ивэх юмнууд бол танд бол зөндөө байгаа юм байна. Айгүй бас дажгүй дээр нь одоо ивэлүүд таны одоо орж ирж байгаа учраас битгий юу ягаарай. Эргэлзээрээ. Харин бүр ингээд яаж болох уу, яавал дээр үү, одоо энийг хийвэл юу болох уу те. Зүүн совинтойгоо сайхан холбогдоод ингэж бас болох уугүй юу гэдэг сайхан асуугаад бас Аз ивэгээд манифест хийгээд энэ үйл явбал маш өндөр үнэтэй. Тэгээд ялангуяа нэг ажлыг ганцаараа хийж бас байхгүй шүү. Туслах хүнийг ойлгох хэрэгтэй. Эсвэл яаж хийх зүйлийг аргыг бас шууд махарна гэсэн үг биш шүү заяа. Ямарваа нэг зүйлийг хийхдээ махарахгүйгээр ер нь тийм арга ивэн олъё гэж тайрбал илүү үр дүнтэй бас илүү хүмүүн ажлууд бол зөндөө сайхан олдох юмаа гэж одоо энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээд дээр нь дахиад нөгөө сар ер нь нэг тийм шүн мөн оройгоор гараад сарнаа сайхан сүүрчд бол нэг тийм бурууд харгүй юм байна. Тийм хэдийн юм дээр бол бас анхаарч чадмаар юм байна. Тэгээд эн чинь ингэдэм байгаамаа. Амьдрал нууцлах хэрнээ маш үр дүнтэй байдаг хгүй юу? Харин энэ удаад бол таны амьдрал илүү өөрийнхөө сүмсийг олоо тий. Яг юунд дуртай байна, яг юунд л сайн амьдрэх юм бэ? Тэрийг маш сайхан тодорхой болоо. Бас тэрний хөдлөө яаж болохоор вэ гэдэг талаар бүх юмыг аюул сайхан хэмж зүтг тий. Одоо гоё болго, гоё амьдрал яг өөрийнхөө бусдын төлөө биш өөрийнхөө сайнсны төлөө яг амьдрнаа гэдэг итгэл үнэмшлийг энэ нөмөл олоод сайхан хичээх ёстой юм шүү гэдэг хөзөр одоо энэ гарч байгаа юм аа. Тэгээд бас анхааруулжтай хэдэн зүйл бол энэ дээр хийднээс одоо сануулж байна. Юу гэсэн үг вэ гэхээр яг ямарваа нэг зүйл ажил төрөл хүний харилцаа хайр дурлж гисэн сохроо олж болохгүй шүү. Мэдээлэлтэй, мэдрэмжтэй одоо бас тийм дотроо бодолтой дараа сууртаа орно шүү. Тэгэхгүй бол хит сохор дурлж гэдэг юм уу, эсвэл сохор тийм найдвар ч юм уу тэгээд орж болохгүй заяа. Тэрнээс бол жоохон факт магадл. Яг тэрийг мэдсэн байхад бол аюул сайхан ад ивэгээд гой юм хожоод сайн үйлчлэл болоо гарч нэдэг бол 100% итгэлтэй одоо байгаа юм аа. За тэгээ юу яана? Нөгөө талаас одоо 3 дахь өдөр 10 сэлэм ер нь нэг одоо сарын сүүлээр одоо өвлийн сүүлээр хавар ихэр ч юм уу аюу тийм бас сайн юм орж ирнэ. Нөгөө талаас бас нэлээд тийм саар юм гарна. Яагаад гэвэл амьдрал таныг тийм бүрэн сэхсэж байгаа юм байна. 10 сэлэн бол нэг талаас өвлийн үзэл төртэй таны бас тийм хэцүү зүйл
бүхэж илүү тийм сайн зүйл чинь амь орж илүү гоё зүйлүүд таны тэмүүлүүлэх юм байна. Битгий өөрийгөө бас одоо юу ягаарай. Сэтгэлээр унаад хэцүү байна яг ингэж байгаа бол битгий өөрийгөө бас хямраа зүдрээж одоо би л болохгүй, би л хэцүү байна, би л яалаа гэж битгий бодоорой. Одоо бүр харин бүр тэр тусмаа би энийг сайхан болгоё, би энийг сайхан бүтээе, энэ л зүг сайхан болж чаар би энийг сайн хичээнэ гэдэг тийм гоё юмыг бодож одоо тийм өөрийгөө бас бит одоо чангалах хэрэггүй. Хайрлах үедээ бол өөрийгөө маш сайхан хайрл, халамжлалтай маш сайхан халамжлал. Хийх үедээ маш сайн юмаа хийгээд явбал маш сайн. Яагаад гэвэл угаасаа энэ үйл таны хувьд нэлээд ачаалттай байх болно. Гэтэ нүүтээс та бас өөрийгөө ачаалттай байх хэрэгтэй шүү. За юу. За тэгээ одоо ерөнхий хөтөлбөр ингээ харавал эхний өдөр маань нэг зоос энэ өвлийн ихээр бол одоо ингээд энэ өвөл бол аюул сайхан амьдралын шинэ эхлэл эхлээ, таньс гой шинэ боломжууд гарч ирээд бас их завгүй байх болно. Гол нь тэрийг та өөрөө одоо хайж, хичээж, зүтгэж олох хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Бусд хүмүүс таны харсан юм хараагүй ч гэсэн тэлгэж мал болох учраас та өөртөө зоригтой өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Тэгээ бас нэг тийм сорилууд бас орж ирэх учраас орж ирэх шүү. За тэгээд та бол залуугүй юм, залуу сүнс юм те. Одоо тийм учраас тийм залуу хүний тийм сайхан нээлттэй байдлыг аливаа юмд хандаж олон хүмүүстэй сайхан харилцаа үүсгэж бас одоо шийдэмгий бөгөөд нарийн шинэ деталийг маш сайн хардаг. Тэгээд хамгийн гол нь юу байх хэрэгтэй юм шүү. Тэгээд үлээ хит мэдрэмжнээ авцсан үйл хийхгүй хүмүүс ч гэсэн ярихдаа хит мэдрэмжнээ авчиж ярихгүй байх хэрэгтэй шүү. За тэгсэн нөхцөлд бол маш сайхан тийм 10 зоос сайхан гоё ингээ боломжууд сарын өвлийн сүлжээ гоё болох болно. Давхар таны бас нэг тийм хэцүү энергийн сул байгаа зүйл чинь бол энэ өвөл дуусаад хавархад аюул сайхан бол орох юм байна гэж гарч иж байна. За харин одоо таныг орклозоос энэ өвөл одоо яах нь вэ те? Тэр тал одоо юу зөвлөсөн байна? Одоо харцгаая. Нэг гэж байгаа шүү дээ. За миний сонголтууд одоо миний хэр гоё одоо гэрлэж амьдрахыг шийддэг юм аа гэж байна. Энэ бол нэг талаас үнэхээр үнэн үг шүү. Та яаж амьдрах, яаж сонголтыг хиймээр байна те? Зүгээр суух ч бас сонголт, зүгээр суухгүй байх ч бас сонголт. Одоо тийм учраас өөрийнхөө амьдралд ямар хуу шийдвэрийг гаргамаар байна? Яаж сайхан амьдрахаар байна те? Тэрний ороорой. Энэ ингэж байгаа шүү. Бас нэг махуулах мартчих. Амьдрал та өөрөө чинь одоо зориг тавьж аз бас хайлт дагаж одоо суусан цэцэнс явсан тэний дээр гэдэг бол энэ өвлийн тэний үг шүү заяа. Ямар нэг юм бидэж болно. Одоо эний хардаа өвөл ингээл үнс хайгаал явж байгаа л гэсэн үг байхгүй юу? Яг тэр шиг та өөрөө хичээж гоё зүйлс болж одоо шүү. Тэрээс зүгээр сууж байгаа л ингээл одоо нэг тийм аман чинь хоол орно гэсэн бол байхгүй шүү заяа. За харин дараачих нь одоо миний сүүдэр одоо надаа хаана хайр хэрэгтэйг харуулдаг юм аа гэж байна. Энэ бол нэг талаас үнэхээр гоё үг. Одоо юу гэж бастай. Таны амьдралд хаана хайр хэрэгтэй вэ? Хаана халамж хэрэгтэй вэ? Хаана одоо бас юмыг хаях хэрэгтэй вэ гэх тэр талын зүйлсийг маш сайн бодоод ер нь юун дээр анхаарах вэ? Юун дээр бас болохгүй вэ? Тэр талын зүйлс төр аюу сайн төвлөрч юмыг одоо хийх ёстой юм шүү гэж одоо ингэж гарч иж байна. Тийм учраас одоо битгий юу ягаарай. Зоригтой үз өөрийгөө маш сайн хайрлаарай. За харин одоо энэ өвлийн таны энерги одоо яг ямар хөө байх нь харцгаая. Зөөлөн хайлах цасан ширхэг зөрөө дөнгөрөх хүн эвсгэлсэн. За та бүхэн юу гэж байна? Шинийг асууя. Энэ өвөл одоо шинэ жилийн баярыг гоё ингэ мэдэрч чадчих гэнэ. Би бол нэг амар гоё мэдэрч байгаа хүч мэдрэл. Нэг бол таг ямар бол бас хэрэг алгаад. Хэр байгаа бичээрээ сайхан. За энэ өвөл таны энерги бол од буюу цэвэр найдварын энерги сайхан явах юм байна.
ер нь яаж ч хямарсан, яаж ч ямарсан тийм болгоё бүтээ амьдрал сайхан штэ гоё штэ тэргүүл орно. Тэр талраагаа уусаа та сайн тэмүүлж байгаа учраас аз ивэ шинэ гоё юм эхлэх эсвэл жижиг сэжиг фейлс гэсэн бас дараа нь хурдан сэргэл таах тийм төрлийн энерги бөгөөд сэтгэл зүй бүрэн тийшээ таны бас оруулж байгаа юм байна. Нэмээд дээр нь энэ дэр ч бас зүүнсөө манифест хийх одоо энергийн түвшин өндөр бас байх юм байна гэж одоо энэ ингээд гарч иж байгаа юм аа. За ингээд одоо 2 дахь өдөр маань дуслаа. Хөдөр дэлгэц манд таалагдсан бол лайк дараа, шеэр, subscribe дараарай. Мөн donation-ы бол одоо баярлах болно. Одоо мөнтэй одоо гүйлгийн нөхөн дээр юу хийх хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Юу нэлээд тэмүүрийн нэтгэж бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирал өгдөг ерөөл төрөх болоо. Тэгээ та бүхэнд ташрамд орсод одоо хамгийн сайн сайхны өссөн ерөө юу ягаарай. Хэрвээ ингээд одоо он гарахаас өмнө өөрийнхөө нэр маш сайн цэвэрлэх хэрэгтэй хүмүүс байдаг шүү. Тэгээд ингээд байнгын стресстэй ууралж чадахгүй эсвэл ханиад хэцүү байгаа бол та бүхэн одоо энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Одоо ердөө 10-20 минут зайхан ингээд давстаасан дараад 10-20 минут зайхан одоо юу гараад ирэхээр юу гэвэл бясалгал хийгээ гараад ирэхээр энерги чинь айгүй сайхан цэвэрлэгтэй би хашиг сайхан тайвширтай байгаа юм шүү тэгээд. Тэгээд сүүлд нь анхааруулъя. Бурхан багш танд боломж өгж байгаа болохоос бурхан багш танд шууд мөнгө өгөх шүү. Тийм учраас өөрөө хичээхэд аз бахам хэмжээ гарч ирж заяа. За одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань Wheel of Fortune буюу одоо хувь тавилангийн эргүүлэг. За үзрийг ажиглавал одоо нар тэнгэрт одоо нэгэн одоо эргүүлэг байна тий. Хойно 2 гариг байна. За энэ бол нэг талаас их гоё хөзөр гэдэг юм аа. Одоо нэг талаас таны амьдралын нэг цикл дуусаж дараагийн цикл бол эхлэж байгаа юм байна. Энэ бол одоо та юу гэдэг аз дагуулсан зөндөө гоё тийм шин одоо өмнө болохгүй эсвэл аюу уддаг байсан эсвэл нэг тийм хойшлоо болохгүй байсан зүйлүүд одоо сайхан болоод за үр ашгаа өгдөг тийм бас нэлээ хэдийдэн тийм шийдэмгийн үйл явдал болдог тийм одоо сайхан 7 хоног бол одоо ийм одоо 7 хоног нь одоо юу бол болох юм байна өвөл бол болох юм байна олон зүйлч болно бас олон зүйлс давтагдах байх. Нэг талаас бол таны амьдрал бол үнэхээр тийм хувь төлөвлөгийнхаа замаар бол явж байна. Яг одоогийн өсөлт бол. Яг хуу дундуур нь бас туулах хэвээр хатуу бөгөө зөөлөн зам байсныг бол байсан. Одоо энэ зам бол аюул сайхан зөөлөх тал руугаа бол нэг талаас бол орж ин. Яг гэвэл Wheel of Fortune өөрөө Азийн хөзөрлөхгүй юу? Аз бол ер нь энэ өвлжөнгөө бол таны сайхан дагаад одоо бас сайхан юм чинь бүтээгээд зарим нөхцөл ингэдэж шүнийг юм ойлгоорой. Аз байна гэхээр бүх юм бүтнэ гэсэн үг биш шүү. Аз байна гэхээр зарим тохиолдолд холдуулах юмс чинь одоо холдуулна гэсэн үг шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар тэний үйл явдал болоод тэгээд нэг юм пагталчвал тэгээ ер нь угаасаа энэс л холдох хэрэгтэй байсан байна даа л гэж бодчих заяа. Заавал хит амар амьдрал ямарваа нэг зүйлсэл амар хямраад яа нэг байх шаардлага ерөөсөө байхгүй. Тэгээд бас жоохон хувь тавилангийн замаар гэхдээ бас аюул тийм гинтийн бас бодж төлөвлөөгүй хүн гарч ирдэг ч юм уу бодж төлөвлөөгүй гинтийн сайн ажид орж ирдэг ч юм уу их одоо нэг талаас бол замраагүй. Тэгэхээр нөгөө талаас үнэхээр тийм сонирхолтой бас одоо адал явдал төрүүлсэн тийм өвөл бол одоо ер нь байх нэ гэж бол гарч иж байгаа юм аа. За хэдүүлээ жоохон наривчлаа харуулнаар заяа. Юу яах магадлал байгаа шүү. Нэгт одоо хувийн амьдрал тал дээр за ястай бодолтой байхгүй бол одоо юу гэдгийг ер нь жоохон салмаар байгаа эсвэл хүнтэй нийлмэр байгаа хүмүүс нь нэг бол хүн одоо юу гэдэг нийлмэр байгаа хүмүүс нь бол нийлэх хүмүүс гарч ирнэ. Салмаар байгаа хүмүүс нь эсвэл ихнээсээ нэг тийм гинти үйл явдал болоо тийм одоо цупаряда тэгээд болчих магадлал бол байгаа шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг түрүү хэлсэн шүү дээ нэг гинти үйл явдал зөндөө болно. Энэ нэгсэндээ аз дагуулсан үйлдэл болно. Тийм учраас
Ер нь бол энэ өвөл юунд бэлэн байгаарэ. Яаж ч магадгүй бас тийм сонирхолтой үйлслүүд өвлийн юмнууд бол болно шүү. За юу. За тэгээд тэгдгийм байж нэг гоё болж те. Гэхдээ өөрсдөд бол ингээ ордгийн байж. Тэгээд тэр нь санхүү ажил төрлөө яах юм. Бас адилхан аз гарч ирнэ. Гэхдээ энэ боломжит маягаар байх болно. За ерөнхийдөө нэг тийм зарим тохиолдолд зарим хүмүүсийн азгүйтэл эсвэл хэцүү байдал чамд азуулж орж ирэх болдог. Одоо үгдгийн нэг хүн юу яхаар болоод ингэж үзэл та. Нэг хүн ингээ таны дээр нэг хүн юм юм хийх болсон чи тэр хүнд биеийн үдчих ч юм уу эсвэл ажил нь өөр ажил давцах ч юм уу те. Тэр ажлыг ч юм уу ямар нэг боломж хийхгүй болоод тэр нь ордонд танд орж ирэх ч юм уу. Тийм магадлалын аз жаргал угаасаа байдгийг. Тэр нэг тийм амар тийм би хүний имийг авчтай ч юм уу эсвэл хүнд орж ирсээс надад орчлоо яана гэж битгий бодоорой. Нэгсэндээ амьдрал таныг шааргыг хүссэн тэгэл боллоо. Ажил дээр ялангуяа карьер ч юм уу эсвэл боломжтой тиймэрхүү юмд бол бас гарч ирэх магадлал байгаа шүү. Тийм учраас ямарваа нэг байдлаар иймэрхүү гинтийн үйл явдал болвол битгий өөрийгөө бодох ч юм уу эсвэл тэнийг үйлдэл хийгээрээ амьдрал зөв явж байгаа гэдгийг маш сайн санаарай гэж бол энэ дээр ингэ гарч байгаа юм аа. Тэгээд ялангуяа тэгж байгаа учраас санхүү тал дээр юу яана бүр айтайхан тийм уян хатан бас айгүй тийм сонирхолтой үйл явдлууд тань дээр орж ирэх болно. Санхүү тал дээр ажил төрөл тал дээр битгий ямарваа нэг зүйлээр ингээ өөрийгөө буруутгаад яана инэ гэд битгий байгаарэ зүгээр заяа. Жохон тийм өөрчлөлттэй юм бас орж ирэх юм байна. Ер нь бол. За тэгдгийм байж ингээ өөрчлөлт болдгийм байж. 2 дахь өдөр 8 сэлэм. Гэтэл та өөрөө энэ өөрчлөлтөнд бас жоохон бэлэн биш байх гэдэг юм байна. 8 сэлэм гэдэг чинь айгүй балай хөзрөө. Юу ч болоогүй хөхөн өөрийгөө тийм дуусан дундаа өөрөө уураад өөрийгөө хамаг юмыг тийм хохирчин сэтгүүр ч юм уу ямар нэг байдлаар тийм юу болгоод буруутгалыг оруулаад хаахталчдаг тийм үйл явдал болдгохгүй юу. За нэг тэнд түрүүчийн жишээлээр орё л та. Ингээд тань нэг хүн ингээд амар гоё боломжтой байж танд дарагч юм уу те. Гоё боломж орж иж байгаа ал тэр хүнгээд боломжгүй болоод гэмтдэг ч юм уу эсвэл хавцдаг ч юм уу эсвэл өөр ирж өгдөг ч юм уу те. Тэгээд тэр нь танд орлоо. Та гэтэл тэрийг зөрөөд авахгүй нэг тийм буянтай хүмүүс нэгтэй. Харин тэр тусмаа хувь тавилан таны сонгож нэгээд авч хийх ёстой шүү. За яа. Тэгэхгүй бол ямарваа нэг юм та өөрөөгөө тийм буруутгахгүй зүгээр л тийм жоохон боломжтой гарч ирж байгаа та боломжийг ер нь бас тийм сайн ашиглахгүй байх магадлалууд бол энэ үйл угаасаа гарах гэдэг. Харин тэр тусмаа бүр зоригтой шийдвэрийг гаргаад энийг нь болгоё, тэрийг нь болгоё те. Бас харин бүр сайн хичээ гэхгүй бол энэ амьдралаас тийм байн орж ирэх боломжтой биш байхгүй юу? Тийм гоё боломж л орж ирэх гээд байна. Ялангуяа за яг нэг тийм байж. Харилцаа хүмүүстэй харилцах тал дээр бас юу явах хэвээр. Орон гар бас байж болохгүй шүү заа юу. Ялангуяа хүмүүсийн харилцаанд танд зөндөө боломж орж ирнэ. Тийм нөхцөлд харин бүр сайхан зоригтой юм хийгээд юмыг сайхан болгоё бүтээгээ сайхан дайраад маш тийм гоё зоригтой явахад бол бүх юм болохоор байгаа юм. Битгий өөрийгөө бас паагтлал бүх юм зүгээр шатанда явж байгаа. Тэгэхээр дээр нь энд хувь тавилангийн хөсөр гарч ирсэн. Танд яалтчгүй тийм давж туулах ёстой хувь тавилангийн тийм дуулах ёстой юм бол байна. Битгий өөрийгөө бас ийм сонин байдалд оруул яа гэж битгий бодорой заа юу. За ингэдэм байж болдсон байж. За гэсэн чинь 3 дахь өдөр маань аягны зоосны хаан гараад ирж байна. За зоосны хаан харъя л та. Нэг гоё хаан алтан сэнти дээр их тийм гоё бардам бас ажралтай харцаа сууж штэ. Юу ясаах вэ?
одоо ингээд яг гоё юмдаа хүрээд одоо айгүй тийм сайхан тайван болоод санхүүгийн талаар бол найзтай хэдэн левел ахиад бусад хүмүүс хэцүү байхад та бүр амар дажгүй тийм санхүүгийн талаар бол байх боломж бүрэн байгаа юм байна. Гэхдээ хэд анхаарах юм байгаа шүү. Нэгт хувь төвлөнгийг үзэр гарсан. Ер нь бол бурхан багшны бол бас потенциалаа хөнгөж өгөх харддаг юм байна. Тэгээд потенциалаа хүрээрэй гэж бас хүсдэг юм байна. Мэдээж болж байна. Нөгөө талаас 8 сэлэмжтэй. Тэрэндээ хүрэхийн тулд та яалчгүй хэдэн сорил яадаг гэдгийг бол давж туулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол зүгээр байж байгаа л одоо юу гэдэг таны дансыг би аваад хэдэн цаас явуулдаг ч юм уу. Эсвэл танд одоо нэг тийм би ажил одоо зуршлан болдог гэсэн байхгүй шүү дээ. Яг танд өөр чинь одоо туулах хэрэгтэй, хийх хэрэгтэй юу бол байна. Одоо хувь тавилангийн сорил байна. Энийг та заавал одоо даах хэрэгтэй. Тань нэгсэндээ боломжийг өгч гин, зэйг өгч гин, хувь тавилангийн замыг өгч гин. Тэрэндээ та өөрөө бас тэр боломжийг зүгээр нэг яах вэ ингээд таалт биш хайж олоод хичээл зүтгэл гаргаад амьдралаа том зургаар сайхан төлөвлөөд юм хийж чадвал өвлийн сүүл хаврын ихэнх сар ихэд бол та бол бас санхүү бол нэлээд айтайхан бас хөрхөн бой болчих тийм юмд бол байх юм байна. Нүлэг тийм бас дайжгүй шүү. Гэхдээ цэвэр таны одоо хичээл зүтгэл таны одоо бас ямархуу бай гэсэн тэр талаас харна. За тэгээ бас нэг юм анхаарахад нөгөө ярэ таны амьдрал жоохон ментор хэрэгтэй байна гэвэл байна шүү. Одоо бас тийм танд тэрэн зөв тэрэн буруу энэгээ хэлдэг хүн хэрэгтэй байна. Яг хөө амьдралчин бол орж ирэх зүйл бол бас хүмүүс байгаа. Гэхдээ үнэхээр яг одоогоор ойрын усан хэрэгтэй байна гэвэл та надруу сайхан холбоотой бас асууж болох юм байгаа юм шүү. За буцаа хөзрлөөгөө ороход бол ийм байгаа юм. Зоосны хаан гэдэг бол өөрөө нэгдүгээр толгойтой нөөцөр гэдэг юм. Хит одоо мэдрэмжэндээ автдаггүй. Яг хэн хаан юу болж ин яаж нээж нэгдэг маш сайн мэддэг. Одоо яах их юм өөрөө сайн мэддэг. Хүмүүс яаж битгий ингэдэг гэдээ ууралж буцаарлан ч гэсэн одоо өөрийнхөө аюулын тайван байдаг төрлийн одоо хүн гэдэггүй юу. Тийм учраас бүх юм одоо юу гэдгийг зүгээр бүх юм сайн гэд одоо яваад гүрийг одоо хичээх зүйлсийг таныг бол одоо хийгээрэй гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөзрлөөгөө орцгоё. Ингээд байгаа юм биш дээ. Таавар. Угаасаа яаж жаал хувьд дахиад хувьд л ингэ үзэр. Юу яасан? Миний найзаа, андаа, хамаа, бороо, эсвэл анаа, ага. Тэ? Сүүлийн цам гэдэг үзэр гарсан. Юу гэсэн үг гэхээр таны амьдрал суурьраагаас өөрчлөх ёстой юм байна. Яг одоо таны явж байгаа зам одоо юу гэдгийг ингээд бас дуусаад та дараагийн ингээд замын юм руу орох ёстой. Гэтэл та нэг л өөрөө орохгүй байгаа тань. Бас нэг тийм амьдралаа өөрчлөх гэсэн нэг тийм яг бодол нь байвч яг үйлдэл хийх хэмжээний зориг бол өстой юу жалга. Өстой ягаа жалга гэх шиг тийм зүйл байгаад байна. Тийм учраас одоо битгий юу ягаарай. Одоо яана инегээ битгий юм ба зүгээр л сайхан дайраад зоригтой юм хий. Битгий өөртөө эргэлз заа юу. Харин бүр сайн юм болох нэгэд ялангуяа энэ ингэдэж шүү. Ийм сүүлийн цогцолтыг өдрө гарч ирсэн үед жоон хүн паагтлах гадаг магадлалыг хэлээд байдаг. Эзэн дараад нэг тийм тэнэг үйл явдал болдог ч юм уу. Эсвэл арзуутал дайрдаг ч юм уу. Гэхдээ энэ нь бол их тийм хүнийг хорлсон тийм азгуудлал биш. Зүгээр амьдралыг чинь сэгсжүүлж одоо илүү өөр төвшөнд аваачихын тулд одоо байгаа тийм үндсээс чинь хүчээр татж байгаа л нэг тийм үйл явдал гэдгийг та сайн ойлгоорой гэж одоо ингэ үзэгдэл гарч иж байгаа байхгүй юу. Ямар нэг амьдралын өөрчлөлтийг бол аль болох тийм зөв талаас өнцгөөс нь хараарай. За яагаад би тэгж хэлж байна вэ гэхээр дараачийн өдөр дахиад 8 сэлэмчин бас л нэг одоо энэ өдрийг сонгосон хүн та жоохон ойрын үед энерги сул байна ойлгож
сэтгэлээр жоох бас унчих гад байна, ойлгож байна. Гэхдээ хүчээр өөрийгөө жоохон бас барих үе байгаад байна. Яагаад гэвэл сэтгэлээр унах гэдэг чинь нэг талаасаа бол за яг сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр нөгөө талаасаа таны одоо ингэ явж байгаа ажил, амьдралын хамаг юу ч бас жоохон тийм пагтлуулж гэдэг юм. Тийм болохоор одоо юу гэдгийг би яана ийм эсвэл одоо пагтлчих үедээ эсвэл намаа ингэж үедээ тэгч үедээ гэд битгий их юм бодорой бүх юм зүг зүгээр байгаа. Таны амьдрал нэг тийм пагтлсан яасан одоо мөрөкгөрөө болсон яасан юм бол гайгүй. Та өөрийгөө маш их тийм буруу таж шийтгэж одоо юу гэдгийг юу хийх буруу хийх мэдээд байгаа хэрэг яг үйлдэл хийхгүй байгаад байна. Харин тайвшраад үйлдэл хийж сурвал айгүй гоё тийм гоё үр дүнгууд байна. Тэгээд дээр нь одоо юу гэдгийг та гаргалгаараа төвлөрвөл аим толгож ажилладаг юм байна. Гэхдээ хувь төлөнгөөс ч юм уу улсын юм уу яа тийм нэг л тийм та тэр рүү төвлөрөхтэй бас муу юм байна. Ер нь тэр рүү маш сайн төвлөрч одоо гаргалгаа тал руу маш сайн төвлөрч сураарай. Бас үйлдэл рүү маш сайн төвлөрч байгаарэ гэж гарч иж байна. Одоо харал та. Энэ нэмэгтэй ингээл яаны нэгэл өөрөө гараа хүлхийн оронд тэгэл одоо энэ дээр бол сайхан цэцэг хуслаа сууж штт. Энэ цэцэг баг алтаах уу алтаах зүгээр. Хэдэн дөрөв жүнтэй мэдээгүй. Яаж мартах яах вэ? Ийм маягаар байгаа зүйлс таны амьдрал бас ийм сайхан орж ирэх гээд хахад та харин одоо хаях гээх ч юм уу тийм тэнэг зүйлийг бол хийж болохгүй яг үйлдэл хийгээд зөв зүйл дээр одоо орох хэрэгтэй байна. Сэтгэл зүйдээ хамгийн гол нь та бурууг өгч ерөөсөө болохгүй заа юу. За тэгдгийн байж, ингэдгийн байж. Нөгөө талаас 3 дахь үзэр маань моринд хэрэгтэн. Яалтчгүй энэ бол одоо юу үзэр? Одоо юу гэдгийг сайн үзэр. Та амьдралын нэг зүгээс сайн зүг рүү явж байна. Явах шатндаа сайхан орцсон байна. Гэхдээ энэ моринд хэрэгтэн чинь бас нэг одоо юу штэ 1000 та ингээ сайхан одоо хурдны сайхан тэгшхэн замаар явсан ч гэсэн та хаашаа явахаа мэдэх ёстой өстэй. Яг тэр шиг та усыг хаашаа очих амьдрал ус хаана үрхээ амьдрал юуны төлөө яаж явж байгаагаа тэгээ яагаад ингэж явж байгааг маш сайн мэдэх ёстой байгаад байна. Тэгэхгүй бол нөө дуусан дуу өөрөө уурна гэдэг чинь тийм сэтгэл зүгээр өнөх эмэрхэн бол байгаад байна. Гэтэл энэ чинь одоо зоосны хаан тий таныг тийм бүр бест төлбөрлөгөө тийм сайн юм руугаа орооч гэдэг зүйлсийг тийм зөндөө оруулаад байна л да. Та өөрөө бас үл тоосмог юм яваад байгаа хгүй яг нэг ярээ. Тэгээ энэ чинь ингээ бүгдийг нийлүүлээ ингээ харахаар юу байгаа вэ? Одоо Лего байшингийн нураагаад дахиад барихтай л адилхан үйл явдлууд танд болох гэдэг. Бүр сайн сайхан үйл явдал сайхан болох гэдэг. Гэтэл та тэрийг одоо яалчгүй авах ёстой, авахын төлөө хичээх ёстой. Хичээхийн тулд машинаа асаад халтурч муу хийдэг ч юм уу те аргаа олоод одоо юмны ямар нэг юмны тийм гаргалгааг нь олох хичээх ёстой байгаа тийм. Тэгээ ийм байгаа шүү. Моринд хэрэгтэй үзэр харсан. Тэрний өмнөх одоо зоосны хаан гэдэг үзэр харсан. Таны амьдрал ер нь 2 зорилго хэрэгтэй байна. Нэг нь би том зургаар яаж амьдрах юм? Нөгөөх нь одоо би тэрний төлөө би жирэг зургаараа бас одоо маргааш юу хийх вэ? Тэр талаар маш сайн хийж одоо төвлөрүүлээ сайхан дүгнэлт хийгээд тэргүүрийг маш сайн хийж чадвал таны амьдрал одоо юу яа энэ хавар гэхэд нэлээ айтайхан талраагаа бол гарцсан байх юм байна. За одоо ингээд бүгдийг ихээсэн цагаад өргөд бол одоо хувь төлөнгийн эргүүлэг гэдэг үзэр харсан. Хувь төлөнгийн замаар таавал явж байгаа. Гэхдээ их тийм гоё ард дагуулсан зүг зөндөө гоё үйл явдлууд бол сайхан болох юм байна. Гэхдээ одоо нэг сүүрлийн цаг үед үзэр харж ирсэн учраас таны одоо байгаа амьдрал чинь бол ер нь заавал өөрчлөгдөх ёстой зүйл байгаа тань. Тэр өөрчлөлтийг та одоо гэртээ сууж биш гадуур гарч хөдөлгөөнд орж хийх ёстой юм шүү. Дэндүү нэг тийм одоо бурхан багш намайг ингэсэн гэдэг гандан бандагаар шарныг гадуур дотор явж яавал болох уу, юу болох уу, тэгээ яавал гоё яах вэ? Тэр талаар юмыг маш сайн хичээж болох нь байна. За тэгээ явъя гэхээр та зөв юу явах ёстой? Сэлэмний 8 сэлэм. Сэтгэл зүйн хувь та бас шиг бэлэн биш бол байгаад байна. Ойлгомжтой. Тэрэн дээр та яалч бас анхаарах ёстой. Одоо юм бол байгаад байна. Битгий өөрийгөө буруутгах,
харин гоё ингээ үр дүн гарга. Үр дүнгээс сайхан таашаал аваад энэ сар одоо энэ өвөл явбал зоосныхаа үнэхээр сайхан санхүүгийн гой үйл явдлууд бол болох юм байна. Амьдралын түвшин бол найдвартай 1 юм 2 левел бол ахих үс байгаа тийм. Тхийн төлөө таныг маш сайн хичээ бас зүтдэг аргыг сайхан олоо гэж одоо хөсөлтөөр гарч иж байна. За харин одоо энэ өвөл одоо ямар хөө сайн сахиулж болох вэ талаар одоо орг төзрөөс юу зөвлөсөн байна? Харцгаая. Чаралтай зөлөнгөнигтэй халуухан ихрэх мөчүүдээ юм асууя та бүхэн энэ шинэ жилээр ер нь их тийм гоё байж чадж байна уу? Яг гоё шинэ жилийг мэдэрч чадж байна уу? Би бол нэг заримдаа бүр амар гоё боллоо. Жоох хөвчтэй. Заримдаа жоохон амар байна. Та юу ч төсрөө сайн коммент бичээрэй. За буцаа хөдөлгөөгөө оръё. За эхний хөдөр бол одоо амьдрал надаас яг юу асууж байна те? Нэгс нь одоо ингээ харуулъя байхгүй. Одоо үйлдэл одоо сэрэлж явж штэ. Таны амьдрал энэр үнэхээр сайхан сэрэлт ороолоод гоё үйл болохоор байна. Тэгмүүд сэрэлт гэдэг чинь өөрөө юу гэсэн үг? Одоо хүнийг орноос татаж босгоно л гэсэн үг штэ. Тийм үйл явдал болдог учраас үнэхээр гинтийн бас хад дагуулсан хэрнээ бас тийм ачаал өндөртэй бас жоохон тийм улс төрийн зориг гэдэг шиг тийм зориг шаардсан үйл явдалд жоохон болын шүү. За юу битгий юу ягаарай. Одоо битгий тийм өөрөөс айгаар харин бүрдсэн сайхан зоригтой төс тас төмшин гайд одоо зоригтой гэж Аз гэдэг бол таны бас үнэхээр энэ оноо одоо энэ сар бол энэ одоо өвөлжин бол дагах юм байна шүү. Тэрийг ойлгоорой. Хоёр дахь нь одоо би одоо өөрийнхөө хамгийн хэцүү өвдөлтөй ингээд мэдрэх үед би өөрийгөө бас ингээд тийм тайвшруулж чаддгаа. Одоо чинь юм штэ. Sharing shame одоо ичлэлтэй хуваалцах. Өөрөөрөө жоохон хүлэмжшүүр. Нэг юм байнгын хоногийн 24 цаг ингээд нэг юм терминатор шиг байна гэж тав юу жоохон үзээд байна. Битгий юу яа өөрийгөө ингэж тийм хэцүү байна, баллаа байна гэж бод. Харин бүр тиймээ гоё байна. Би бас гоё зам руу явж байгаа, бас болж бүтэж байгаа зүйл байгаа. Болж байгаа зүйлээ сайхан төвлөрөөд өөрөөсөө сайхан амьсгалах, сайхан амрах, сайхан цаг зав гаргаж өгөөд яваа. За юу. Битгий өөрийгөө сайхан одоо өөрөөрөө хямраагаарэ гэж гарч байгаа юм аа. За тэгээд ер нь энэ өвлжингөө таны энер ямар хөө байх вэ гэхээр вау. Дээд гигэнт та. Нэгт зүүн сав маш өндөр түвшинд байх юм байна. Ер нь яах хийх хамаг юмаа тийм мэдэрдэг одоо бүх юмыг ойлгодог, гадралдаг тийм одоо сайхан бол байх юм байна. Хүнийг танихтал дээрч маш сайн, ер нь ирээдүйн хэсмэд явах сайн, аз сайхан явыг бол явах юм байна шүү. Нэг зүйл гэвэл жоохон нэг тийм хайнг байх багтал жоохон байгаад байна. Сая зоосны хаанч гарчлаа, одоо дэг хийж гарчлаа. Энергийн төвшөндөө бол та жоохон хит ерөнхий юмдаа хараад жоохон их тийм хайнг байх магадлал байгаад байна шүү. Тэр талаар ер нь анхаараарай гэж гарч иж байна. За ингээд одоо 3 дахь өдөр манд дуслаа. Хөтөл дэлгэрэн таалагдсан бол лайктараа, шеэрээ, сабскрайб дараарай. Аманд донешны бол маш баярлах болно. За тэр мөн та гүлийн охиноор одоо юу хийх хүсэж явах зорилготой байна те. Юуны төлөө тэмцэн гэдгийг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест тэгээд залбирлуулд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ энэ амьдралын хамгийн сайн сайхныг өссөн өрөө. Тэгээд байнгын стресстэй эсвэл хэцүү байгаа таавал ялангуяа он хас өмнө өөрийн энерги сайхан цэвэрлээрээ. Одоо орглох тэрэнд одоо орглосыг санал болгож байна. 10-20 минут сайхан давстаа басна дараад тэгээд 10-20 минут сайхан одоо бясалгал хийгээд тэгээд одоо шүшүүд орохоор аюул сайхан бие цааш энерги цэвэрлэхтэй жижиг хандаж хийх юм байна шүү. Тэгээд сүүлд нь хэлье. Үнэхээр танд бол хувь тавилангийн замаар сайхан боломж олгох гэж байна. Гэхдээ энэ хувь тавилан чинь гол нь одоо зүгээр туулдаг биш, давдаг хувь тавилан байгаа шүү. Давхгүй бол дахиад нэг шаварч баг ногдох магадлал байгаа шүү. За юу. За ингээд дараагийн үзүүлэлтээр уулзъя. Тэгээд сайн санаа хүсье. Хайртай шүү.